Гэрийн кальпис маш эрүүл пробиотиктой жинхнээсээ. За хай. За хүүхдүүдэд зориулаад кальпис хийсэн. Кальпис. Гэхдээ дэлгүүрийн шиг кальпис шүү. Дэлгүүрийн кальпис хийх жорыг ChatGPT-г асуугаад хийж үзсэн. Амар чихэртэй болж илээ. Кальпис бол уг нь эсгсэн ундаа юм лээ. Эсгэж хийдэг ундаа. Тэнгуут эсгсэн ундаа эсгээд гараад ирэн гут нь дээрээс нь амар их сахар нэмждэг тийм ундаа байхгүй. Тэгэхээр дэлгүүрийн кальпис бол амар их сахартай. Харин энэ бол пробиотиктой жинхэнэ кальпис гэдэг. Жинхэнэ кальпис биш. Кальпис шиг амттай мөртлөө маш гоё юм ундаас. Энэ тэгээд газтай байгаа амс үзүүлээ. За би энийг яасан бэ гэхээр шүү дээ. Кефирийн сүүний мөгийг энэ жоохон эсгэлэн байна. Би одоо энэ дээр гоё жимс нэмээд би бол бодоод байгаа хгүй гүзээлцэг нэмээд гоё болгочихно. Гэтэ энэ угаасаа гоё байна. Хүүхдүүд уухад яг тохиромжтой кальпис шиг болсон байна. Милкис гэдэг л нэг газтагийн тийм болсон байгаа хгүй. Тэгээд энэ дээр л яасан бэ гэхээр сүүний мөгийг усан дасгах тест хийж байгаа. Би ингээд өдөр болгон сүүнийхэн концентрацийг багасгаал чихэртэй усыг гээл ингээд байгаа. Тэгээ тэрний үр дүнд одоо ийм бүтээгдэхүүн гарч ирсэн байгаа байхгүй. Тэгээ энэ болохоор яасан бэ гэхээр сүүний мөөгөөр хэсгсэн 200 г сүүтэй 2 литр ус нийлүүлээд хэсгсэн үр дүнд нь ийм боллоо. Тэгээ яг кальпис шиг амттай болохоор би кальпис хэлээ гэж хэлээд байгаа. Маш гоё амттай болсон. Кефир мөөгтэй хүмүүс байл энийг турч үзээрэй. Айгу гоё болт юм байна. Тэгээд дээрэс нь одоо би жоохон гүзээлцгэн нэг 2 хон ширхэг гүзээлцгэн бислал хийчихэд 2 хоногийн дараа аймаг гоё болчихно. Маш гоё болчихно. Хүүхдүүд өгөхөд эрүүл пробиотиктой кефирийн мөгөөр хэсгсэн чинь пробиотиктой кальпис. Гэхдээ би бол кальписыг бас өмнө зөндөө янзаар хийж исэн. Хамгийн бага чихрийн оцтойгоор кальпис хийж үтсэн. Ямар ч байсан манайхан кальписыг чсэндээ эсгсэн ундаа уг нь бол гоё яг сахарын хамгийн багаар хийгээд эсвэлс гоё болт юм билээ шүү. Тэгээд кальпис хийж сууж төрч үзэрэг гэрийн кальпис маш эрүүл пробиотиктой жинхнээсээ.